Иргэдүүд маань олонний танд нэг үнийг их татсан ба хүн бүр өөрийн аргаар хэрэглэж байсан ба зөвхөн хэнийг гэдэг айлд татсан нь хэлж чадахгүй юу? Батцэнгэл маань даадгаараа гүйцэтгэхээр томцсон газраа томцсон цагтаа үйлцэн ирлээ. Ер нь бол энэ хамгийн гол нь маш их зохиол байгуулалттай асуудалд өртсөн хүн байна. Тэгээд энэ хүн болохоор хамгийн гол нь бол энэ хүнийг одоо шагнал оруулшуулаар ярьсан юм уу? Нэг л сэтгэл аваагаар нь тоглож ер нь бол их муухай одоо өөрийнх нь одоо альбом тушаал ч юм уу янз бүрийн нэг булаах гэж муухай улсуудын явуулга энэ хэдэн үе тоогоор хийгдсэн юм байна л да, санаачлагаар хийгдсэн юм байна л да. Батцэнгэл энэ айлын хувьд маш зөрөөтэй гэмт хэрэгтэй холбоотой хариулт хэллээ. Манай хэд хэдэн оролцогч ийм хариулт хэлсэн юм. Манай дараагийн оролцогч Баяр Жаргал Мөнз гарын урд үртэй хүн гэж тодорхойлж байлаа. Тусгатын зориулал урлагийн аюусаас хөгжүүлэв. Гарын ур чадвар болон тооцоо аюухан тийм хуулийн талын гурван талын аюус байх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тийм гарын ур чадвар сайтай хүн байх хэрэгтэй гэсэн бодож байна. Цогч Баццгийн хувьд энэ айл түнд нэгч зүйл мэдрэгдээгүй гэж хэлж болно. Одоо л дунд албаны дунд тушаалын ажил хийдэг болов уу гэж бодож байна шүү дээ. Яг ямар? Одоо ямар хий ер нь тийм техник талын л одоо техникийн талын тийм ажил эрхэлдэг хүн болов уу гэж бодлоо. Баццэг энэ айлын өрхийн тэргүүнийг ажил мэргэжлийн хувьд маш их зөрөөтэй хэлсэн. Харин манай хамгийн настай үзэгч цэрүүгээ юу гэж хэлснийг хамтдаа үзцгээе. Том байна. Том настай. За, тэгээд настай хүн байна. Юу? Гавьяат хүн байна. Гавьяат хүн байна. За, том настай хүн тэгээд гавьяат хүн байна. За, өгсөн. Гавьяат хүн гэсэн үү? Гавьяат хүн. Чи тэгэхээр ямар мэргэжлийн хүн байх вэ? Дуучин. Дуучин. Жүжигчин дуучин. Жүжигчин дуучин. Гавьяат настай. Аав бүр тавуулаа. Тийм ээ. Гэхдээ яг өөрийн аав бүр 52 гэсэн үг. Ачнаар гэсэн үг үү? Үзмэрч, жүжигчин дуулдаг гэж үнэн хэлснэ. Монгол улсын гавьяат 70 настай хэмээн зарим зүйлийг амдуу хэллээ. Дорнод аймгийн бүрээд удахын насдмаа. Энэ айлын эзний хувьд томтой хэлээгүй. Би урлаг утга зохиол гэх юм уу? Утга зохиол гэх юм уу? Үгүй бол одоо уран дархан юм ямар ч байсан л тийм гарын дүүтэл хүн гэж хэлээ. Болдоотар нь чулуу татаж энэ айлын өрхийн тэргүүний тухай чулууны төлгөнд юу бусныг хамтдаа сонирхлаа. Энэ хүнийг гэрүүлгүй хүн гэж үзэж байна. Би энэ хүнийг урлагийн мэргэжлийн хүн гэж үзэж байна. Урлагийн мэргэжлийн? Тий. За. Урлагийн мэргэжлийн хүн хамдуулдаг. Тий. Гэрүүлгүй. Гэрүүлгүй? Тий. Ураг хөвгтэй юм. Тий. За. Та хоёр хариулт итгэлтэй байна. Итгэлтэй. Та нэмжлэхгүй байна. Яа таварч байхгүй хаа. Одоотроо эдгээр уран гэж мэдэрсэн бол зоосор мэргэлдэг богдочрын зоосонд юу болсныг та бүхэн үзнэ үү? Санхүү эдийн засгийн чиглэлийн салбарын хүн болов гэж хэлэх гэж байна. Зүгээр аж ахуй нэг тодорхой юм хөрөлтөө авч явдаг тийм хүн байсан болов уу байгуу. Тэр чиглэлийн хүн болов. Тэр өөрийнх нь чадамж юм бол ерөнхийдөө оюуны салбарын талаас их сонирхолтой байдаг хүн болов гэж хэлж байна. Богдоч жүжигчин алтан сүхэл санхүүгийн хүн гэж гэр бүлийн хүний мэрэгчлээ андуурч хэлсэн юм. Ярины жүжигтэй юу гэдэг аман яригд юм. Тиймэрхүү юм байдаг юм болов. Хүү юм уу та? Тийм. Эхнийг нь охин гэж буусан чинь сүлдээ хүүгээд солиод ах шиг энэ яаж яхан солиод байна. За, одоо нэмжлэх байна.
За байхгүй байхгүй. Тэр нь бол яг амжилттай ажиллаа шүү дээ. За энэ амжилт гэсэн. За. Үзмэрч Дасцэрэнгийн хувьд урд өмнө хийж байсан мэргэжлийн тухай сонирхолтой мэдээлэл өгсөн. Одоо хүүхэд байдаг юм байна, нэг хүүхэд байдаг юм байна. Одоо бол өөрийн нийт ам болон 4 байдаг юм байна. Одоо энэ яг мэдээлэл авах гэдэг хүн бол ихтэй хүн байж болох юм. Багш юм ямар нэгэн онын зүг байдлын хүн байна тий. За ингээд мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэр дөрвөлээ амьдэрдэг. За аав ээжээсээ нийтдээ 6 аян бичсэн байна. Тэгээд өөрөө бол одоо амьдрал 4 байдаг юм байна. Би шавартанд багшлж хэлсэн л да. Тэгэхээр энэ хүн бол багшлах хүн байсан хэлээд бодохтой. Тийм ээ. Зөвлөгийн дулаан нэвтрүүлгийн үзэгчдэд тооны машинтай үзмэрч гэж нэрлэгдэж эхэлсэн. Саранд аваад энэ удаа тооны машин шаардлагагүй бололтой. Гэртээ бол одоо энэ гэртээ бол амьдарч байгаагаа бол гуруулан амьдардаг юм байна. Их нэртэйгээ одоо аюул хүүхдтэй гуруулан амьдардаг юм байна. Энэ хүн бол урлагийн хүн байна гэж бодож байна. Нам хотхон шиг тийм боровч царайтай хүн байна. Тэгээ урлагийн талаар бол нэлээд тийм гоц авьяастай хүн байна да. За гэрүүлийнх нь хүн болоос нэг тийм навивчхан тийм шараптай царайтай тийм дунд зэргийн насны хүн байж болно. 30 гарч 40 болоо гэж л бодож байна. Вэнийг бол дуулцдаг тэгэл төрөл бүрийн авьяастай тийм л хүн байна гэж бодоод байна шүү дээ. Хэрэгтэй хүн байна гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр ажилт их махруу юм байна. Их тийм уйхгүй юм байна. Чочмогдоо ууртаж мэднэ. Нэлээд бас тэгээд тийм зөрүүдтэй сэтгэл зүйн цагаантай тийм хүн байна шүү дээ. Би нэг л хошин шагийн бас урдгийнхан байж магадгүй гэж бодоод байна шүү дээ бас. Урлаг дотор хошин шаг. Одоо тийм хошин шаг байж магадгүй гэж бодоод байна шүү дээ. Тэгэхгүй би энэ цаатар амжи хоёрын нэг юм. Тийм. За тийм мэдэхгүй байна. Тэр нүрээр хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн жижиг хүүхдтэй хүн байна. Ямар ч гэсэн 30 гаруй насны хүн байна гэж би хэлсэн. Өөрөө бол яг амьдралын төлөө явж байгаа Орцогч саранд аваа гэрийн эзний нэрнээс босдыг үнэн зөв хэлсэн. Бид энэ удаа сорилтонд хошин урлагийн жүжигчин Салин төвний ажилтан Алтан сүхийн гэрийг сонгосон билээ. Жүжигчин Алтан сүх олон түмэнд хүрсэн олон сайхан дүгүүдийг үтээж Аси гэдэг нэрээр ард түмний дунд алдарсныг хүн болгон мэдвэлээ. Жүжигчин Аси эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг ба энэ шинэ орон сууцнд ороод нэг жил болж байгаа юм байна. Орцогт саранд аваад даалгаврыг зүүн бэлгээрээ мэдэрч хэлсэн үү? Аль эсвэл доог сэтгүүгээр хөөж хэлсэн үү гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч тач бидэнд хэрэгтэй мэдээллүүдийг өгч чадсан. Зарим орцогчдын хувьд даалгавар маань тийм ч амар зүйл биш бололтой. Магадгүй амьдралдаа анх удаага юм зүйлдээ нүүр тулж байгаа ч байж болно. Зарим орцогчид бодит байдлаас гойсон мэдээллийг өгч байлаа. Ихтэй хүн. Ихтэй хүн. За ихтэй хүн байна. За тэгэхээр тэндээс цаашаа ургаад асуулт гарч ирнэ. За энэ ихтэй хүн ам бүл хэдүүлээ амьдэрдэг бай. 4. Ам бүл 4-д амьдэрдэг байна. За хэдэн хүүхэдтэй вэ? 2. 2 хүүхэдтэй. За ямар хүүсийн хүүхдүүд байна? Охин байна 2 байна. Охин байна 2 байна. За охин байна 2-тоо энэ ихтэй хүн ямар мэргэжтэй хүн байна? Энэ урлаг талын хүн байна. Урлаг талын хүн байна. За энэ хүн урлаг талын хүн байна. Урлаг талын хүн. За энэ хүнийг олон хүн таних уу? Эсвэл энэ олон таних хүн биш үү? Олны танил хүн байна. Олны таних хүн байна. Урлаг талын хүн байна. Энэ бол ам бүл 4-д амьдэрдэг. Ихтэй ихтэй 2 хүүхэдтэй. Урлаг талын энэ хүн та урлаг талын хүн гэлээ. Яг ямар урлагийн мэргэжил эзэмшсэн хүн юм бол энэ хүнд бол урлаг талд бол ямар л аяас байна. за Аяас бүгд байна. за Одоо жишээ нь одоо дуулна. за Бас жүжигч тоглоно. жүжиг тоглоом за. Тийм дуулна, жүжиг тоглоно. Аяас бүгд л байна гэж хэлнэ. Та нэр нь хэлчих юм биш үү? Тэгээд аагаар гэсэн нэр хэлнэ. Тэрнээс цааш чадахгүй. Агаар хэлсэн нэр хэлнэ. Аад орж ирээд байна шүү дээ. Орж ирээд байна. Тийм. За та нөгөө мөн хэлэхдээ байна. Энэ байшин дотор өөр ямар нэгэн энерги төрүүлж байгаа юм байна. Энэ бол энэ аяг энд орж ирээд нэг 5-6 жил болцсон байхаа.
янз бүрийн төгөөтэй нэрийг бол даахгүй. Гал голомт их сайн байна. За. Их сэтгэл сайтай л улсууд байна. За. Залуутар улсууд байна шүү ер нь. Залуутар улсууд байна. Нас нь хэдий хугацаа нэг нэ? 40 орчим насны л улсууд байна шүү дээ. 40 насны улсууд байна. За. За тэгэхээр зэрэг та өөрийнхөө таамаг ярьж байгаа хүний чухал юм бэ гэдгийг харах хүсэж байна. Хүсэж байна. За. Амбал дөрүлээ. Тэр дөрүлсэн таасан. Тэгвэл тагаас. За. Зүүн түрүүн амралтын газар зүгээр л тоож хамгийн хямдхан хамгийн ойрхон 50-60 хүн хүлээн хуршин чадaltaй люкс энгийн өрөө аялалтай тансаг орчинтай караоке тенс стикер бэлэрхсэнгөө мастер тоглогчийн хамт хоолыг зоогдно шарсан мах шар аригаар цэврээр сэтгэлийн цэнгэлэхий 22 орчноос хойш ганцхан километр дөрш зүүн түрүүн амралтын газар зүгээр л тоож Натал тахын ба Өнгөцөд entertainment гахаан дээрээс газар ойрхон хошин шоу тоглолтоо 1-р сарын 29-нд замын үд хотын соёлын төв ордонд 19-21 цагаас 2 удаа тоглоно. Инээдэм хаан тэнд ариус нийгэм маршин өнгөцөд entertainment харилцах утас 59 55 55 99 11 94 44 тахын ба Өнгөцөд entertainment ахаан дээрээс газар ойрхон шоу тоглолтоо 1-р сарын 30-нд сайн шанд хотын саран хөхөө хөгжим дараамын театрт 19-21 цагаас 2 удаа тоглоно. Инээдэм хаан тэнд ариус нийгэм маршин өнгөцөд entertainment харилцах утас 59 55 55 99 11 94 Өнөөдөр жаргал юм бэлэгдэл Өлзий хэвийн боовыг Монгол их орны хөрш орон дээр ургасан Улаанбаатарын дээдүгээрл буянт малын шар тус цагаан өрмөр өвгдээцэс өвлөгдөн ирсэн ардын уламжлалт даргаыг өнөө цагийн шилдэг технологи хослон үйлдвэрлэв. 1-р сарын 21 дуслал 21 ширхэг хэвийн бов тутамд нэг ширхэг Сүриявин гэр урамшуулн суман гүн трээд Өлзий хэвийн бов. Натал тахын ба Өнгөцөд entertainment ахаан дээрээс газар ойрхон хошин шоу тоглолтоо 1-р сарын 31-нд бор өндөр хотын соёлын төв 19-21 цагаас 2 удаа тоглоно. Инээдэм хаан тэнд ариус нийгэм оршин өнгөцөд entertainment харилцах утас 59 55 55 99 11 94 Натал тахын ба Өнгөцөд entertainment ахаан дээрээс газар ойрхон хошин шоу тоглолтоо 2-р сарын 1-нд Чойр хотын соёлын төв 19-21 цагаас 2 удаа тоглоно. Инээдэм хаан тэнд ариус нийгэм оршин өнгөцөд entertainment харилцах утас 59 55 55 99 11 94 Дако компани Монголд оруулж ирж зарж байгаа 12 машины дунд манай сайн дурын оролцогчийн машиныг оруулж тавьсан юм. Хүний энерги шингэсэн энэ машиныг зүүн бэлэгтүүд маань олж чаддаг болов уу? За сайн байна та. За манай өнөөдрийн сорилт Дако автохудалдааны төвөөс явагдаж байна. Тэгэхээр таны нүдэнд ил тарагдаж байгаа энэ олон сайхан машинууд үе. Гэхдээ энэ олон сайхан машинууд дундаас бид 1-ээс 13 хүртэл дугаар тавьсан байгаа. Энэ 1-ээс 13 гэсэн дугаартай машинууд дундаас та манай оролцогч амар төвшингийн эзэмшлийн нэг үрлэл өөрийнх нь ундаг машиныг олно гэсэн ийм даалгавар байгаа танд. За тэгэхээр амар төвшинд маань танд тус болохын тулд өөрийнх нь төлхүүрний оосор явж байгаа. Та энэ төлхүүрний оосрыг өөрөө аваад өөртөө хэрэглэгдэх юм болоод ашиглаж болно. Зааван цаашлуул та машинаа очиод гараараа тэмтэрч үзэж болно. Дотор нь орохгүйгээс бусдаар та энэ машиныг мэдэрч үзэж болно. Амар төвшингээ дэрэгдээ дагуулаа явж болно. Амар төвшингээс тодорхой хэмжээний ганц нэг юмыг асууж болно. Алгын нуу гарын үзэж болно. За ийм даалгавартай тань даалгавар ойлгомжтой юу? Ойлгомжтой. За ингээд эхлэхэд үлэн байна.
бол юугаараа хүний өмссөн өнгө саарл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүний хамгийн гол нь бол өмдний өнгө, бас царайны өнгө эдэлж хэрглэж байгаа юмтай холбож оллоо. Та өөртөө итгэлтэй байна уу? Би өөртөө итгэлтэй байна уу? Та өөр ямар нэг хэлбэрээр чулуу татгч байдаг юм уу, зоос гүйлгэх байдаг юм уу? Одоо өөр ямар хэрэглэгдэх юм бэ? Тэр бүхнийгээ бас ашиглаж болно, тань цаг гаргаж өгч болно. Чөлөөтэй тайван сайн бодлоо төвлөрүүлээд, мэдрэхүүгээ төвлөрүүлээд тэгээд энэ машинуудыг ялгаж олдоо гэсэн юм даалгавартай. Чи надад төрсөн оноо хийж болох уу? Төрсөн. 74. Дугаарууд маань энд 11 гээд 12, 13 гээд энэ тал зогсож байгаа машин 2 машин байгаа. 10 байна, 13 цаг. 11 номертай машиныг тавьж байна. За тэгэхээр манай сорилтонд оролцогч маань 11 дугаартай энэ сайхан саарл машиныг манай амар төвшингийн эзэмшлийн машин гэдэг. Та өөртөө итгэлтэй байна. За итгэлтэй байна гинэ. За танд баярлалаа. Өөргөө сайн гүйцэтгэлээ танд баярлалаа. Машин дагаар хурч болно. Тойроод явж үзэж болно. Амар төвшингээ хөсвөл хажуудаа дагуулад явж болно. Амар төвшингийн гараас нь барьж явж болно. За та 2 гэсэн номертой машиныг амар төвшингийн эзэмшлийн машин гэж үзэж байна уу? Тэр машин бол байх ёстой. Гэхдээ энэ л гэдэг юм да. Түрүүний энэ хоёр нь. Гэхдээ энийг л гэж хэлсэн. За та 2 номертой машин амар төвшингийн машин гэдэгт итгэлтэй байна уу? Мэргэндээ бол итгэлтэй байна. За баярлалаа танд 2 номертой машиныг манай оролцогч маань амар төвшингийн эзэмшлийн машин гэж үзлээ. За танд баярлалаа. Дугаартай машин дотроос аль машиныг амар төвшингийн машин гэж үзэж байна? За амар төвшингийн машин бол ер нь бол зөвхөн хүн нь бол шар өндөр хүнээс авсан машин байна. Энэ машин. Зөвхөн дугаараа хувьд би өөрийнхөө өнөөдрийн яг энэ цагийн одоо бодомжоор эргэлд харахад бол 11 номертой машин болов уу гэж хэлж байна. Яагаад 11 номертой машин гэж танд бодогдов? Гэхдээ яг нь ерөнхий үзэлт бас ч нэг 11 гэсэн юу бодолд орж ирсэн учраас би тэр талаас үзлээ. Тийм болов уу гэж хэлж байна. Та өөртөө итгэлтэй байна уу? Би одоо энэ юу нэг өөрчлөлт юм алга. Энэ дээр л энэ дээр. За баярлалаа танд. Тэгэхээр манай оролцогч маань 11 гэсэн дугаартай машиныг тэр цаа талд байгаа саарл машиныг манай амар төвшингийн машин гэж үзэж байна. За баярлалаа танд. За 7 номерын машиныг амар төвшингийн эзэмшдэг машин гэж үзэж байна та. За итгэлтэй байна уу? За оролцогч маань 7 номерын машиныг амар төвшингийн эзэмшдэг машин гэж үзсэн байна. За баярлалаа танд.
За 6 гэсэн дугаартай машиныг манай амар төвшингийн эзэмшлийн машин. Та яг өөртөө итгэлтэй байна уу? За амар төвшингийн машин 6 номертай машин байна. За танд баярлалаа. Үзмэлч дасцэрэн иргэн амар төвшингийн эзэмшдэг автомашиныг 13 автомашин дотроос ганцаараа олсон юм. За 9 номертай машиныг та амар төвшингийн эзэмшлийн машин гэж үзэж байна. За баярлалаа танд. Одоо энэ 9 номертай машин уг нь бол ингээд 12 13 хүртэл дугаартай байгаа. За манай оролцогч тасруугаа маань 9 номертай машиныг амар төвшингийн машин гэж үзэж байна. За танд оролцсонд баярлалаа тасруугаа. За та 7 дугаартай машиныг манай оролцогч амар төвшингийн машин гэж үзэж байна уу? Тэмцээнд оролцогч маань 1 номертай машиныг манай амар төвшингийн машин гэж үзэж байна уу тийм ээ? Өөрөө итгэлтэй байна үнэ дээ. За 1 номерын сайхан шар машиныг амар төвшингийн машин гэж үзлээ. За танд баярлалаа. Шинэ хурц болно. Танд ямар нэг мэдрэмж төрөвл тэрийг ямар мэдрэмж төрөвлөөр тэрийг ашиглаж болно. Энэ л юм. 12 дугаартай машиныг 12. За манай оролцогч 12 дугаартай машиныг манай амар төвшингийн машин.
За 11 гэсэн дугаартай машиныг та амар төвшингийн эзэмшлийн машин гэж үзэж байна уу? Та энэнд итгэлтэй байна уу? Итгэлтэй. Карина. Та бүтэн тойрч яваад бүх машинуудыг үзэж болно те. За 2 гэсэн дугаартай машиныг та амар төвшингийн эзэмшдэг машин гэж үзэж байна уу? За үзье та. За манай оролцогч маань 2 гэсэн номертой машиныг амар төвшингийн машин гэж үзэж байгаа юм байна. За танд баярлалаа. За бас. Одоо бом үзтээ. Тэ. Манай нэвтрүүлэг анх удаан эрүүгийн онц ноцтой гэмтэргийн талаарх үнэн зөв мэдээлэл авах гэж эрүүгийн цагдаагийн газарт хамтран зомбилэгтүүдэд хандсан. Энэ даалгавар зомбилэгтнүүдийн маань хувьд хэрэг хүнд байв, хэрхэн гүйцэтгэснийг та бүхэн энэ дугаараас үзэх болно. Манай энэ дугаард шалган үйлдсэн шилдэг 12 зомбилэгтэн оролцож байна. Зомбилгийн тулаан үргэлжилж байна. За зомбилгийн тулаан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай зомбилгийн тулаан нэвтрүүлгийн 3 дугаар шатны сорилт эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд сорилт маань шат ахих тусам улам хүндрэн. Энэ удаад манай шүүгч эрүүгийн цагдаагийн ажилтан Хурандаа Чулуунбатан бэлтгэсэн даалгаврыг бидэнд танилцуулахаар эрүүгийн цагдаагийн ажилтан хүрэлцэн ирээд байна. Ингээд даалгавартаа танилцъя гэдгийг асууж тодруулна юм. Тэгэхээр зүгээр ихтэй үдгчтэй сонирхолтой л да. Энэ хүмүүс онцгом яг ямар хэрэг үйлдсэн хүмүүс байна? Хоёулаа ямар хүмүүс байна? Нэг нь онц ноттой гэмтгэрэг үйлдсэн хүн алийн тийм ээ. Тэгээ энийг нэхлээд тодруулж яг та хэргийнхэн түүхээс ярьж өгөхгүй юу? За тэгэхээр энэ нэг дэх зурган дээр байж байгаа энэ хүн бол Цэрэн доржин гансүх. Шавгарын ганаа гэдэг очтой Цэрэн доржин гансүх гэдэг юм байна. Энэ итгэхэд 2003 оны 12 дугаар сард Төв аймгийн Монгон морьт сумын нутагт иргэн ЖЗ нэрийн амьсыг хөнөөгд зайсан. Ийм итгэхэд омаа. Нэг гэрүүл юм шүү. Үгүй нэг гэрүүл юм шиг. Ийм хөрөө хоёр хүний амьсыг бүрлэхэд орон зайсан юм байна. За энэ хүн маань бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Монголын дахь хорих ангиас 1999 онд орон зайсан. Багчаагийн дугаар гэдэг. Ямар хэрэг хийсэн юм бэ? За энэ хийсэн хэрэг нь бол хүндтэй хэрэг үлдсэн, ноцтой хэрэг үлдэх. Хорих ял идэлсэн, хийсэн хэрэгтэй. Хорих ял идэлж байх явцдаа орон зайсан. Айн хоёр байгаа юм тийм. За тэгэхээр одоо бидэнд энэ орон зайлцсан байгаа онц ноцтой гэмтэрэг үйлчийн энэ хүнийг одоо үзэгчд маань хаана байгаа гэдгийг тогтоож хэлж өгөх ийм даалгавар байгаа юм шүү дээ тийм үү? Ингээд зүүн бэлэгтнүүд маань чухам энэ хоёр зургийн талаар энэ онц ноцтой хүнд гэмтэргийн талаар ямар мэдээлэл өгөх нэ гэдгийг хамтдаа сонирхон үздэг. Буруу юм хийгээд бол цухтаацсан байна. Одоо яг энэ техниктэй машин тэргийн тэр хүнийхээ юмыг аваад цухтаасан байна. Тэгээд цаадах нь болохоор яг бас нэг яаруу төвдөө орон гар олив юм шиг бол их сайхан санаа сэтгэлтэй сайхан залуу. Тэгэхдээ энэ хоёр бол урд нь найз нөхөд байсан юм уу? Ер нь их ойролцоо одоо бинтэйгээ их мөнгө төгрөгийн эдийн засгийн холбогтойгоор юм ярилцж байгаа. Тэгээ сүүлдээ бол одоо энэ нь бол санаатаагаар нэг талдаа дээрэмч юм шиг залилч юм шиг нөгөөх энэ цаатандаа бол хохирол авчирсан байна л да. Одоо миний хувьд бол энэ хүн л юу яасан бэ да? Онц ноцтой хэрэг гэсэн юм байна. Энэ хүн хоёр дахь зургийг хэлж байна. Тий, хоёр зургийг хэлж байна. За ашлаа. Болов шатж байна. Хулгайн гэмтэр хийжээ гэж үзэж байгаа юм тийм. Тий. Тэгээ хамгийн гол дээр хулгай хийсэн одоо юм аа нуусан газар нь бол тийм одоо юуны тийм хонголд тэгээ тэр нь тийм юм том юм банзаар ингэж уртаасаа ингэсэн том банзаар ингэж хассан юм юун дотор байхын тэгээд их олон хүн бүжигнэл да тэрийг ингээд
гаргаад шүүрдэж байгаа тийм л юм надад харагдаад тандаа. Юмнаас малтарсан байна гэж. Хуулийн юмнаас малтарсан. Өөр хэлбэл өөрөө өөрийнхөө залийнхнаар малтарч гарч чадсан гэсэн бодож байна. Тэгээд гуравтныхтан зэрэг бол хоригдох газраас бол 3-аас 200 км-ийн зайтай болж гэсэн бодож байна. Энэ хүний эмэгтэй хүний хол батал нацтай хийсэн юм. Тэр эмэгтэй хүнээс болж. Энэ хүмүүс амьдсан юм. Энэ хөлн хөнгөн нүд гэхэд энийг харж байгаа мэдж байгаа. Энэ галын баярдаар улаан хөвгтэй хүн магч. Би нэг байхгүй л юм. Энэ хоёулаа бол гэмт хэрэг үйлдсэн юм байна. За онц ноцтой хүн хэрэг үйлдсэн бол энэ 1971 оны онд үйлдсэн энэ хүнийг би хэлж байна. Яагаад гэж хэлж байгаа гэвэл зэрэг үзээд одоо 6 сарын 14 төрсөн энэ хүнийг гарч ийн гэж нэг гэж улаан гарч байгаа учраас энэ хүн бол нэлээд том алгын хэргийг үйлдсэн байна гэж би ойлгож байна. За яагаад энэ алгыг үйлдсэн бэ гэдээ цааш нь ургуулаа бодоод үзэхдээ хоёр гарч ийн гэдгийг би хоёр хүний амьд төрсөн болов гэж бодож байна. Тэгэхээр энийг бол онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн хүн байна. Тэгээд энэ яагаад бодохгүй баригдахгүй энэ бол орогчод баригдахгүй хүн байж тээ. Ягаад гэхээр 2 гарч нэг чи 2 дахгүй чоочтой байна гэсэн үг. Энэ хүн 2 дахгүй чоочтой байна гэж чи яах вэ гэдэг энэ хүн бол орогцсон хүн байна. Олдохгүй байна гэсэн. Энэ энэ юусэн метр гэх юм нэг ялгаа энэ хоёулаа бас асуудалтай болоод байна гэж үзэж байна миний хувьд. Энэ үнийг үгүй хэлсэн гэж үзэж байна. Энэ тэгээд тийм ер нь 2-3 хүний тийм юм дотор байх юм. Хил ам дотор явах 2-3. Энд дээр бас нэг эмэгтэй хүн болцоод байх юм. Дэвэр эмэгтэй хүн дунд зэргийн одоо шарын эмэгтэй хүн. Энэ арай тийм эмэгтэй хүний амь наснд төрсэн хүн шүү дээ. Би бол тэгж хэлнэ. Хариулах болцоог юм байна. Эмэгтэй хүн бас нэг 18-20 насны орчим бас нэг эрэгтэй хоёрын нэг эрэгт толгодсон юм байна те. Энэ хүн өөрийнхөө одоо ингэж өөрийнхөө байдлыг ийм хэрэг хийсэндээ нэг шүүхийн байгууллагууд дараагүй орсноо одоо ингэ дуудагдсанаа бол мэдсэн байна. Мэдсэн гэвэл энэ бултаад ийм одоо нэг битүү юм дөрвөлжин савнд одоо ингэж одоо нэг хүрээнд ч юм уу тийм нэг байшин барилга ч юм уу тийм газар байснаа хэл зааг юм нэг яг байгаа орчноос гадагшаа нэлээд холхон явсан байна. Одоо би нэг юм рушс холонгос гацсан болов гэж хэлмээр байна. Одоо Монгол улсын хэл гараа авчижээ гэж хэлэх гэж байна. Гэхдээ өөрөө юм шүү юм байна. Өөрөө бич байдаг биш. Энэ хүн тусалсан. Энэ бол цаана нэлээд тийм байна. 3-4 хүний тийм дэмжлэгтэй. Энэ бас однол нэгч биш бас жижиг сажиг тийм хэргийн юмуд энэ залуу байна шүү. Энэ 18 наснаас л эхлээд л жижиг сажиг хэрэгтэй болж явж байгаа. Сая тэр өндөр том хэргийг хамгийн сүүлд хийгээл явж байгаа юм байна л гэж хэлмээр байна да.
Энэ хүн байвал өөрийн сайн талын шар нуруу хүн таа. Нуруу хүн таа. Хой тийм хоттой ирэн дүүгийн хоттой байсан болов гаруун жишээ гэлтэй байсан болов зөвхөн энэ чинь нэг биш цаанаа бас нэг намхалтай шаргамтай холбоотой тэр саа гэх юм өндөр шаргам билээ тэрнтэй холбоотой тэгээ байшин нь одоо яг баруун талтай байж зүүн талтай байсан байж магадгүй тэр талаас баруун талтай байж байгаад зүү хоошоо байсан байж магадгүй тийм шаргам байна. Гэхдээ энэ дамжуул бас тэр чинь хоёр найз доорхот нь тэднийг хамж байгаа. Энэ үйлчлэлтэй нэг тийм бооцорч хүний захиалгаар их зүйл болж байгаа гэж хэлж байна. Гол нь гол зүйл. Тэгээ энэ дээр бол шар хүн оролцсон, хоёр шар хүн оролцсон. Тэгээ тэр шар хүн хоёр шар найз гэдгийн цаана бол нэг нь тийм бог намхгүй хөвгтэй. Харамсалтай. Тийм л яа. Энэ орхон танд явбал бараг онцгой юм сэтгэл зүйн тэр орхон тэр хав. Гурлаа. Сахалтай болсон байна. Доо нэгтэй болсон байна. Таягтай явж байна. Маш муухай авцтай явж байна. Та нар хайгаад болоогүй юм байна. Маш муухай явж байна. Хоёр хүн болсон байна. Бас өнжил хулгай хийсэн байна. 28 шиг гадуу авсан хулгай хийсэн байна. Хоёр адуу бүдүүн тарган хүнээс авсан байна. Маш их олон малтай бүдүүн тарган хүнээс авсан байна. Тэр уул нь бол уршаа алсан том уул нь энэ зүүн тийш байгаа уршаа алсан том уул том урдаа том нөхтэй уул байна. Тэр нөхтэй уулын баруун ингээд байгаа ганцхан айл байна. Нэг айл энэ жижигхэн гэртэй нэг айл байна. Нэг хол малтай айл байна. Хоёр гэр гэж байж болно. Тэр бүдүүн тарган хүнээс 2 мөр авсан байх шүү. Аваад 28 адуу тоосон байх шүү. Тэр хүн амьд байна. Одоо байна. Та нар 4 жилээ гарын зарны энэ хэрэг үлдээд мэдээ барийг байна. Барих хэрэгтэй байна. Энэ хэрэгтэй байна. Тийм байна. Зүүн талд уу? Тийм байна. Танаас уу? Тийм. Энэс үү? Ажил болж байгаа юм тийм ээ. Жишгүй явсан юм уу? Хээ, за тийм байна да. Энэ хүнийг барих гэж яг нэг удаа яг таарсан байна. Яг таараа зүрсэн байна. Хариуцлахгүй болсон байна да. Яг зүрээд яг гар дээрээс гардаж авах хэрэгтэй зүрсэн байна. Зүрээд дахиж тэмтэй бол дахиж уучлаагүй. Одоо хаа байна. Тийм ээ. Тарихтай байна. Нүүрэндээ соривтой болчихжээ. Сахалаар усан байх шүү. Их ядраа царайтай байна. Энэ Улаанбаатар хотод байна. Зүүн талд. Одоо хаана? Амгалан. Биш ээ. Хашаа. Шарил. Энэ шарил юу? Энд байна уу? Биш ээ. Тийм ээ. Энд мараач байсан юм уу? Энд хүн гадны хүн байсан юм уу? Тийм ээ. Гурлаа байна. За байна. Орс. Биш. Тийм. Орс байсан юм байна. Орсын мараач байсан юм байна. Гайгүй. Орс тийм ээ. Орсын мараач байна. Гурлаа тийм ээ тийм. Чи. Дөрч юм уу? Дөрч тийм үү? Доо юм уу? За.